Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр улсын хуралд ирүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилт, Монгол Улсыг 2021-ээс 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл 2024 оны гүйцэтгэлийн тайланг, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу төрийн байгуулалтын болон эдийн засгийн байнгын хороо 2025 оны 3 дугаар сарын 18-25-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа хилцлээ. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хамтарсан хуралдааны үед улсын их хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга цогт гэрэл ажлын 3 хоногийн завсарлага авсан болно. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117-гийн 8 дахь хэсэгт заасны дагуу улсын их хурлын тамгын газраас Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилт болон Монгол Улсыг 2021-ээс 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн 2024 оны гүйцэтгэлийн тайланд засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх нийтлэг журмын дагуу хяналт шинжилгээ үнэлгээ хийж ирүүлсэнийг та бүхэнд хүргүүлсэн. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд бодлогын тэргүүлэх 8 чиглэлийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн 24 үр дүн, хөтөлбөрийн 53 үр дүн, 194 төсөл, арга хэмжээ, 205 шалгуур үзүүлэлт тусгагдсан ба төлөвлөгөөний биелэлтийг засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас дунджаар 57.2%, үндэсний аудитын газар 52.1%, улсын хурлын тамгын газар 45.1%-ийн биелэлтэй гэж үнэлжээ. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас төлөвлөгөөнд тусгагдсан нийт 194 төсөл арга хэмжээний үр дүнтэй буюу 19.1%-ийн хэрэгжилттэй, 37 төсөл арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн, 30.9%-ийн хэрэгжилттэй, 60 төсөл арга хэмжээ эрчимжүүлэх шаардлагатай, 35.1%-ийн хэрэгжилттэй, 68 төсөл арга хэмжээ үр дүнгүй, 14.9%-ийн хэрэгжилттэй, 29 төсөл арга хэмжээг үнэлсэн байна. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд заасан бодлого тус бүрийн хэрэгжилтийг засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас дараах байдлаар үнэлжээ. Үүнд нэгд экспортыг нэмэгдүүлэн тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн 4 үр дүн, хөтөлбөрийн 6 үр дүн, 23 төсөл арга хэмжээг төлөвлөснөөс жилийн эцсийн байдлаар төсөл арга хэмжээний биелэлт дунджаар 36.5%. 2. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн 5 үр дүн, хөтөлбөрийн 11 үр дүн, 52 төсөл арга хэмжээг төлөвлөснөөс жилийн эцсийн байдлаар дунджаар 50.2%. 3. Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулан тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн тус бүрээр хэрэгжилтийг авч үзэхэд боловсролын салбарын чанар хүртээмжийг сайжруулах хүрээнд 12 төсөл арга хэмжээний хэрэгжилт 78.3%. 4. Аялал жуулчлалыг хөгжүүлэн тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн тус бүрээр биелэлтийг авч үзэхэд жуулчдад зориулсан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн хүрээнд 5 төсөл арга хэмжээний биелэлт дунджаар 52%. 5. Хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулан тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн 1 үр дүнгийн хүрээнд төлөвлөсөн 1 хөтөлбөрийн үр дүнгийн биелэлтийн дундаж 78%. Улаанбаатар хотын төвөгжрөл агаарын бохирдлыг бууруулан тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн 2 үр дүн, хөтөлбөрийн 7 үр дүн, 23 төсөл арга хэмжээг төлөвлөснөөс жилийн эцсийн байдлаар дунджаар 59.9%. 7. Засаглалын үзүүлэлтийг сайжруулан тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн 5 үр дүнгийн хүрээнд төлөвлөсөн 10 хөтөлбөрийн үр дүнгийн биелэлтийн дундаж 81.8%. 8. Ногоон хөгжлийг дэмжин тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн 1 үр дүн, хөтөлбөрийн 4 үр дүн, 8 төсөл арга хэмжээг төлөвлөснөөс жилийн эцсийн байдлаар дунджаар 86.3% байна. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан 194 төсөл арга хэмжээний 50% буюу 97 арга хэмжээ үр дүнгүй эрчимжүүлэх шаардлагатай гэж үнэлэгдсэн нь төлөвлөгөөг судалгаа тооцоололт тулгуурлан үндэслэлтэй боловсруулаагүй, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв санхүүжилт батлагдаагүй, бэлтгэл урьдчилан шатны ажлын явц удаашралтай байгаа зэрэгс шалтгаалж байгаагийн зэрэгцээ арга хэмжээний биелэлтийг бүрэн тодорхой тайлагнаагүй байна.
Улсын хурлын тамгын газраас 194 төсөл арга хэмжээг хэрэгжилтийн хувь тус бүрээр авч үзвэл үр дүнтэй буюу 100% хэрэгжилттэй 24 төсөл арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн буюу 70-аас 99% хэрэгжилттэй 53 төсөл арга хэмжээ эрчимжүүлэх шаардлагатай буюу 30-аас 69% хэрэгжилттэй 52 төсөл арга хэмжээ үр дүнгүй буюу тэгээс 29% хэрэгжилттэй 65 төсөл арга хэмжээ тус байна. Монгол улсыг 2021-ээс 2025 онд хэрэгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд үндэсний нийгмэл үнэт зүйл, хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхраг, эдийн засаг засаглал, ногоон хөгжил, амар тайван аюулгүй нийгэм, бүс орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба Дагуул хот гэсэн үндсэн 9 зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж 243 арга хэмжээг төлөвлөсөн. Монгол улсыг 2021-ээс 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн 47 зорилтод хамаарах 243 арга хэмжээний хэрэгжилт 2024 оны байдлаар засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас 65% хэрэгжилттэйгээр тусгасан бөгөөд үндэсний аудитын газар 67.7%, улсын хурлын тамгын газар 52.6% гэж үнэлсэн байна. Монгол улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан үндсэн 4 бодлогын хүрээнд 16 чиглэл 620 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хэрэгжүүлэх хугацаа болоогүй 30.5%, 189 зорилт байсан тул хугацаа болоогүй зорилтыг хасаж нийт 431 зорилтын хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж хэрэгжилт 34% ба улсын хурлын тамгын газраас тус хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг дунджаар 25.3% буюу хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгүй гэж үнэлсэн байна. Түүнчлэн Монгол улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нийт 431 зорилтоос 22.22% буюу 138 зорилтын хэрэгжилт хангалтгүй байсан тул үнэлгээг бууруулан үнэлсэн бөгөөд бодлого тус бүрээр нь авч үзвэл бүсчилсэн хөгжлийн бодлогын 92 зорилтын 7 зорилт буюу 7.6%, хүний хөгжлийн бодлогын 152 зорилтын 34 зорилт буюу 22.4%, эдийн засгийн бодлогын 222 зорилтын 48 зорилт буюу 21.6%, хүний эрхийг дээдлсэн засаглалын бодлогын 154 зорилтын 49 зорилт буюу 31.8%-ийг тус эзэлж байна. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар дээрх асуудлыг хилцэх үед улсын хурлын гишүүн цогт гэрэл хүний эрхийг дээдлсэн засаглалын бодлогын хэрэгжилт хамгийн өндөр буюу 40% гэж дүгнсэн ч бодит байдал дээр хэрэгжилт хангалтгүй байгаа талаар улсын хурлын гишүүн Ган Хуйг тайлан үнэлэх аргачлал өөр үйл ажиллагааны биелэлт үнэлгээ хоорондоо хол зөрүүтэй байгаа шалтгааны талаар улсын хурлын гишүүн Дувсан Жамц гүйцэтгэлийн тайланд хийсэн үнэлгээнүүд хоорондоо зөрүүтэй төсөл арга хэмжээний хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлтүүд хангалтгүй засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан бодлогын баримт бичгийн хэрэгжилт үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх нийтлэг журмаар үнэлэх аргачлалаа баримталж үнэлгээ хийсэн эсэх засаглалын үзүүлэлтийг сайжруулах зорилтыг үнэлэх Дэлхийн банкны үнэлгээ гараагүй байгаа шалтгааны талаар улсын хурлын гишүүн Амин Чимэг авилгын үзүүлэлт буурсан эсэх авилгатаа тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ямар индексээр тооцож ахиц дэвшил гарсан гэж үнэлсэн талаар улсын хурлын гишүүн Мандахай хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулахт тэргүүлэх чиглэлийн шалгуур үзүүлэлтийг үнэлэх дүгнэх боломжгүй байгаа шалтгаан үнэлэх аргачлалыг баталсан эсэх хэмжих нэгж байхгүй байгаа шалтгаан цаашид хэрхэн үнэлэх талаар эмээлтийн үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын үйл явц аль байгууллага хариуцсан хэрэгжүүлж байгаа дэд бүтц хөрөнгө оруулалтын талаар улсын хурлын гишүүн мөнх соёл хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах зорилт биелэгдээгүй Монгол улсын хөгжлийн бэлэгдээгүйг анхаарч уг зорилтыг үнэлэх аргачлалыг сайжруулах, шинжлэх энэ чиглэлээр чанарын судалгаа хийдэг эсэх талаар улсын хурлын гишүүн Бат Чимэг Улаанбаатар хотын төвөгжрөл агаарын бохирдлыг бууруулах тэргүүлэх чиглэлийн биелэлд хангалтгүй байгаа шалтгаан үндэсний аудитын газар болон холбогдох байгууллагын үнэлгээний дүн зөрүүтэй байгаа үндэслэл эдгээрийн уялдаа холбоог хэрхэн хангаж ажилласан талаар улсын хурлын гишүүн Цэнгүүн эрчим хүчний шинжилгээний талаар эрчим хүчний яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ эрчим хүчний шинэ их үүсвэр бий болгох зорилгоор үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн зохицуулалт тэдгээр ямар бодлогын дэмжлэг үзүүлэх төрийн өмчид компаниудын хариуцлагагүй байдал ашиггүй ажиллаж байгааг хэрхэн шийдвэрлэх талаар улсын хурлын гишүүн Сайн зориг
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих тэргүүлэх чиглэлийн үр дүн, хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрчим хүч, ногоон эдийн засгийг дэмжих хууль эрх зүйн орчныг бий болгох хуулийн төслүүдийг засгийн газраас улсын хурлд хизээ өргөн мэдүүлэх, хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах бодлого, төрийн хэмнэлтийн бодлогын хэрэгжилт, нийслэлийн дагуул хотын төлөвлөлтийн талаар тус асуулт асууж хариулт авлаа. Мөн улсын хурлын гишүүн сайн зориг намууд засгийн газарт хамтарч ажиллаж байгаагаа анхаарч алдаа оноогоо тодорхой ярилцах, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монгол улсын нийтлэг эрх ашиг хөгжилд хүрэх эренбийг тодорхойлж, ажлыг дистаралтай хэрчимжүүлэх, үүнд хүний хөгжил, дэд бүтц дагуулхад эрчим хүч, уул уурхайн салбарын асуудал, ашигт малтмал уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг тодорхойлж шинжлэх талаар улсын хурлын гишүүн Батбаатар төлөвлөгөөний үр дүнгийн биелэлд хангалтгүй эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнсэн төсөл арга хэмжээнүүдийг хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцох эсэх, энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ бий эсэх талаар улсын хурлын гишүүн Болормаа дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг гаргах бөгөөд хүний хөгжлийн, нийгмийн хөгжлийн, байгаль орчны цэцэрлэгийн, бүсийн хөгжлийн үндэсний өрсөлдөх чадварын шинжлэх ухаан, технологийн зорилтод хөтөлбөрүүдийг уялдаа холбоо дистаратай боловсруулж өргөн мэдүүлэх талаар улсын хурлын гишүүн Батулд төлөвлөгөө дунджаар 67.7%-тэй хэрэгжсэн байгаа хариуцлагыг хэн хүлээх, 5 жилийн үндсэн чиглэлийн гүйцэтгэлийн тайлан дүгнэлтэд сонгуулийн жилийн өмнө хийх үнэлгээний аргачлалыг боловсронгуй болох талаар улсын хурлын гишүүн Мөнх соёл үнэлгээнд чанарын судалгаа хийх, аргачлалыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар улсын хурлын гишүүн Уян Хишиг хэмжигдэхүйц хүрэлцгүйц үзүүлэлттэй байх, зорилттой түвшинтэй уялд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын их усруудыг анхаарах, зарцуулалтыг сайжруулах, хариуцлагыг тодорхой байлгах талаар улсын хурлын гишүүн Самдаг Очир холбогдох эрх бүхий байгууллагуудын үнэлгээ хийх аргачлалыг боловсронгуй болгох, зорилтуудын эцсийн дүнд иргэдийн амьдралын чанар сайжирсан байх ёстой атал үнэлгээ бодит байдал 2 зөрүүтэй байгааг засгийн газар анхаарч ажиллах, үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлт зөвлөмжид хэрэгжилт хангалтгүй төсөл арга хэмжээнд төсвийн асуудлыг баталж өгдөггүйгээс санхүүжилт хангалтгүй байгаа талаар улсын хурлын гишүүн Шижир үнэлгээ зөрүүтэй байгаа шалтгааны талаар хүрэх үр дүнг зөв тооцоогүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай улсын хурлын хяналт шалгалтын тухай хууль хоорондын зөрчлийг архихад анхаарах талаар улсын хурлын гишүүн Мандхай үнэлгээг ойлгомжтой болгох, хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах чиглэлийн хүрээнд бодлогын яамны хувьд аргачлалыг тодорхой тусгах талаар улсын хурлын гишүүн Пүрэвд орж засаглалын үзүүлэлтийг сайжруулах, засгийн газрын бүтэц бүтээгдэхүүнийг оновчтой тогтоох талаар улсын хурлын гишүүн Ж Батэрдэн тайлан хэлцэх, ажлын хэсгийг оновчтой тогтоох, асуудал эрхэлсэн сайд асуудал хариуцсан гол албан тушаалтныг оролцуулах, үнэлгээ хийх аргачлалыг тодорхой болгох, үнэлэх аргачлалыг нэгтгэх, ойлгомжтой байх, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар саналаа илэрхийлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилт болон Монгол Улсыг 2021-ээс 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн талаарх төрийн байгуулалтын болон эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.